За Finance Excel загварыг хэрхэн нээж идэвхжүүлэх талаар техникийн зөвлөмжийг өгье. За Finance Excel загвар маань өөрөө Excel програм дээр суурилагдсан загвар. Тийм учраас энэ файлыг нээхэд зүгээр энгийн Excel нээж чадах адилхан зарчмаар бол нээнэ. За энэ Finance Excel загвар 8.0 гэсэн хувилбарыг бид ашиглаж байна. За энэ файлыг нээхийн тулд за олонний баруун төвчийг дараад Open. Эсвэл дабл клик дарах замаар ч нээж болно. За файлыг нээхэд пассворд асуун энэ дээр өгөгдсөн нууцыг оруулж өгнө. Ингээ окей. За Finance Excel загварын үндсэн Excel файл нээгчлээ. За одоо тэгвэл бид нэр Finance Excel гэсэн энэ цэснээс color гэсэн командыг л өгнө. Color. За ингэхэд энэ Finance Excel цэсэн дагуулж байгаа үндсэн командууд ажиллахад бэлэн болно гэсэн үг. За энэ үйлдэлийг Excel програм Finance Excel-ийг нэг үед нэг л удаа өгнө. Нэг өгсөн бол цаашаа дахин өгөх шаардлагагүй гэсэн үг. За ингээд Finance Excel загварыг ашиглахад бэлэн боллоо.